Ардчилсан нам бойкот зарлаж Монгол Ардын намынхны талан нэрийг өгөөс шалтгаалan 2 сайдыг чөлөөж томилох асуудлыг хэлэлцэх байсан улсын хурал оролцсонгүй. Монгол Улсын иргэд Америк нэгдсэн улсын аяллаа виз мэдүүлэхэд 15,000 Америк доллар хүртэлх барьцаа байршуулдаг боллоо. Эрчим хүчний салбарын ажил хаяалт зарлахаа мэдгэлээ. 6 жилийн хугацаанд орон сууцны захиалгатай холбоотой заллах гэмт хэрэг 2365 бүртгэгдэж хохирлын дүн 46 дахин нэмэгджээ. Оройн төрийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Ардчилсан намын бойкот Монгол Ардын намын дотоод зөрчлөөс үүдэн өнөөдөр улсын их хурал хоролдож чадсангүй. Үндсэндээ эрх баригч намын тал нь сөрөг хүчний талд зогсож ардчилсан намын акцийг дэмжиж чуулгандаас болсонгүй. Ингэснээр энэ хаврын хамгийн ихний гэж хэлэх болох чуулганы хуралдаан эрдэнэ хүрэхгүй байсаар эхэлж чадсангүй. Харин улсын их хурлын дарга уучрал эрдэнэ хүрээгүй чуулганы танхимд ганцаараа ярьж эцэст нь бүлгийн дарга нарыг гишүүдийн эрцийг бүрдүүл гэж хэлснээр улсын их хурлын чуулган тодорхойгүй хугацаагаар хошиллоо. За өглөө 10 цагт эхлэх ёстой байсан улсын хурлын чуулган огт хуралцсангүй. За улсын хурлын дарга учрлын зүгээс яг ганцаараа ярьсаар байгаа бол үндсэндээ улсын хурлын чуулганыг завсарлууллаа. Бүлгийн дарга нар эрс бүрдүүлэх үүргийг хүлээдэг. Улсын хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг хойшлуулж байна. За Ардын намын бүлгийн дарга Батчааргал, Ардчилсан намын бүлгийн дарга Цогтгэрэл нар эрцээ бүрдүүл бүлгүүдийнхээ хуралдааныг хий. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Гишүүдийн эрс бол хүрсэнгүй. За энэ мэдээж бойкот зарлаад байгаа ардчилсан намын гишүүд байхгүй байгаагаас гадна за энэ эрх баригч Монгол Ардын нам өөрсдөө эрцээ бүрдүүлж чадаагүй гэдэг бол асуудал хурцаар тавигдаж байгаа. За ялангуяа 10 гаруй гишүүд ямар ч тодорхой шалтгаангүйгээр чуулганы хуралдаанаа тасалсан ихээхэн анхаарал татаж байгаа. Энэ магадгүй Монгол Ардын нам яг энэ Зандаа шатрын амар ясгалан нарын хоорондох зөрчил тэмцэл хурцдаж явах үед 30-38-аар хуваагдаж ирсэн фракцаараа ахин хуваагдаж ирснөөгийг хардлагч төрүүлж эхлэдэг байгаа юм. Байж болохоор бид эрцээ бүрдүүлэх гэж ажиллаж байна. Орон нутагт ажиллаж байгаа 4 хүн байна. Гадаадд 3 хүн явна. Ямар нэг шалтгаан хэлээгүйгээр чуулганы хуралдаанд ирэх тэр нэг 11-2 хүн байна. Ардчилсан намын бүлэг мэдгдлээс болоод энэ эрсдэл хүрэхгүй байгаа тийм. За хэлцэх асуудал бол нэлээд бол байгаа. Ардчилсан намын хувьд даргын үйл ажиллагаа таалагдахгүй бол огцруулах талаар гар үсэг зуруулаад шаардлага тавьж болно. Тэгээд тоон үрчих юм бол улсын хурал хилцэн. Тэгээд шийдвэрлэв шүү дээ, тийм. Тэгэхээр иймэрхүү хуулийн дагуу байгаа гарцаараа ажиллах нь би эсвэл тэр нарийн дээр юм болов уу гэж бодож байна. Тэгээд хурал хайж яхаар. Мэдээж улсын хурлын гишүүд гэдэг улс төрчид мөн. Гэхдээ улс их орныхоо энэ төлөө зүтгэн гэсэн энэ үүрэг ухамсараа хэтэрхий улс төрчсөн байдал бас оруулмааргүй тэнцвэртэй ямар санагддیں۔ Тэнийг аль дарга дээр тавих нь манай намын хэрэгтэй. Тэгээд манай нам танах энэ дарга энэ дээр байлга энэ дээр болохгүй гэдэг ингэж байж болохгүй шүү дээ. Нэгнийхээ дотоод асуудалд орсон. Хуулиар хоригдсон парламентын даргаар намын дарга ажиллаж болохгүй гэсэн хууль байхгүй байхгүй. Их улсын хуралд 68 суудалтай Монгол Ардын нам дангаараа эрцээ бүрдүүлчих боломжтойч 20 гаруй гишүүд нь чуулгандаа ирсэнгүй. За хэдий 10 гаруй гишүүн нь тасалсан үлдсэн нь чөлөөтэй, өвчтэй, томилолттой гихч чуулгандаа ирээгүй цаад шалтгаан нь улс төрчлөлтөөс үүдэлтэй гэдэг нь тодорхой. За үүнийх ерөнхий сайд асан оюун эрдэнэ өнөөдөр зарим хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. За тэрээр амар ясгалан намын даргад нэр дэвшихийн тулд ардчилсан намын шаардлагаар улсын хурлын даргын судлаасаа бууж исэн. За гэтэл дараа нь учрал намын дарга болмогцоо улсын хурлыг ч мөн даргалаад явж байх нь зохимжгүй гэж ярьжээ. Намын даргал юм бол засгийн газраа толгойлж сонгогчдод амласан мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой гэх агуулгыг ч ярьсан байгаа юм. За энэхүү учрлыг улсын хурлын дарга биш ерөнхий сайдын ажиллаа хийхийг шаардсан ардчилсан намын акцийг оюун эрдэнэ амар ясгалан талын гишүүд ч мөн дэмжиж байна. За энэ дэч Зандаа шатрын засгийн газар огцорч магадгүй болоод байна. Ийм дэч өнөөдөр Чойжсүрэн Наранбаяр нарын оронд найдлаа ин хямгалан нарыг улсын хурал танилцуулах асуудал хойшлогдлоо. Энэхүү чуулганы эрс хөрөхгүй байх хооронд ардчилсан намынхан тэр чигээрээ Монгол Ардын намынхны талан шахуу өрөөндөө хардсан байдалтай өнөөдрийг барсан нь нууцшээ. Хуулиндаа аль нэг намын дарга улсын хурлын дарга байж болохгүй гэж хоригдсан залт байхгүй. Иймд Монгол Ардын намын дарга уучрал улсын хурлыг даргалахад болохгүй зүйл байхгүй гэж Монгол Ардын намынхан ярьцгаасан.
Харин ардчилсан намын зүгээс улсын их хурлын дарга нам бус байх хуулийн төслийг санаачилсан. Улсын их хурлд өргөн мэдүүлсэн ч Монгол Ардын намынхан хэлэлцэхгүй байгааг хэлж байлаа. Учрал даргаыг бас төрийн гацаанаас гаргахын тулд бид нар зарчмын шаардлага тавьсан, хуулийн төслийн өргөн барьсан. Тухайн үеийн ойлголцлоор учрал дарга Монгол Ардын намын дарга учрал улсын их хурлын даргаар сонгогдсны дараа энэ хуулийн төслийг хэлэлцүүлнэ гэж тохиролцсон. Одоо хэлэлцүүлэгт байхгүй учраас бид нар зарчмын шаардлагаа л тавьж байгаа. Бид нар төрийн гацаахын төлөөний ажил биш, бид нар бас аль болох ойлголцлын төлөө явж ирсэн. Амар өсөлтөнд даргаадаар ч гэсэн бид нар нэг зарчим бариад одоо асуудал хандж байгаа гэдгийг л хэлээ. Энэ бол ямарваа нэг хувь хүнтэй холбоотой зүйл юус биш ээ. Намын дарга улсын их хурлын толгойд гараад ирэхээр юу болдгийг та бүгдээрээ мэднэ. Би одоо өөрийнхөө намын жишээн дээр хэлье. Зээнх болд гэдэг хүн улсын их хурлын дарга болсныхаа дараа юу хийсэн гэхээр үндсэн хуулийн цэцэд нөгөө намынхаа даргатай нийлж хуультай зохион байгуулж байгаад сонгуулийн тогтолцооноос профессионал буюу энэ одоо намд хариуцлагатай байдаг иргэд сандаа гээхгүйгээр парламент төлөөлөлөө оруулдаг тогтолцоог үндсэн хуулийн бус гэж зарлуулж хуульдж ирсэн. Түр ингэж самарж гажигдад. Улсын их хурлын дарга учрлыг огцрох хүртэл ардчилсан нам шаардлагаасаа ухрахгүй гэдгээ мэдгдлээ. За эрхэрж байгаа Монгол Ардын намынхан өөрсдөө эрцээ бүрдүүлж чадахгүй байж ардчилсан намынхныг улсын их хурлын үйл ажиллагаа гацаалаа гэж шүүмжлэх нь өрөөсгөл гэдгийг ч хэлж байлаа. За гэхдээ нөгөө талдаа одоогоос 4 сар орчмын өмнө чуулганд оролцсон гишүүдийн 82.5% саналаар учрлыг улсын их хурлын даргаар томилж исэн. За энэ дотор ардчилсан намын 19 гишүүн бий. За хэдий ардчилсан намын зүгээс аль нэг намын дарга улсын их хурлыг даргалах ёсгүй гэж эсэргүүцэж байсан ч за саналаа өгөхдөө зарим гишүүд нь дэмжиж коноптарсан нь анхаарал татна. За энэ ардчилсан намынхан эргэж буцаж улс төржиж байна гэх шүүмжлэлж гараад байгаа юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Эдийн засаг өсөж ажилгүйдэл буурах үед гэмт хэргийн гаралт дагаад буурдаг тухай их сурвалжууд хэлж байна. Жил бүр нэмэгдэж байгаа гэмт хэргийн тохиолдлыг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх тусгай алба нэгжийг хүртэл байгуулсан. Сэргийлэх нь зөвч бодит үр дүнг харъя гэвэл эдийн засгаа өсгөж инфляцийг тогтворжуулж ажилгүйдлийг бууруулах ёстой гэлээ. Эдийн засаг өсөх үед дагаад нийгэмд гэмт хэргийн гаралт буурдаг байна. За манай улсад анх удаа 2011 онд эдийн засгийн өсөлт цойлж гарч ирсэн агшаад байсан эдийн засаг энэ үеэс 17.3%-аар огцом өссөн төвтэй. За дэлхийд байхгүй өсөлтийг үзүүлсэн эдийн засгийн нөлөөгөөр гэмт хэргийн гаралт саарч исэн байна. За тодорхойлбол 2009 онд эдийн засаг агшиж байх үед жилд 20 мянган гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. За харин 2011 онд эдийн засаг 17% руу дээш өсөж байх үед гэмт хэргийн тохиолдолд 19 мянган руу уруудсан жишг байдаг байна. Нийгэм эдийн засаг хов хүн хүчин зүйлүүдийг бид нэр цогцоор навч үзэх ёстой. Жишээлбэл 2011 онд эдийн засаг 17.2%-аар өсөж явах үед танхаа, хулгай, гэмт хэрэгүүд огцон буурсан. Эдийн засгийн өсөлт хэр хэмжээхээр хүмүүсийн одоо тэр бие сэтгэл зүй энэ байдал бол одоо тийм тайван байдаг. Бас нөгөө талаар хүндрэх хэрээр хүмүүс их тийм бухимдалтай байдаг. Криминологийн шинжлэх ухааны талаас үзвэл гэмт хэргийн шалтгаан нөхцөл тухайн улс орны эдийн засгтай холбоотой гэлээ. Инфляц нэмэгдэж ажилгүйдэл гарах үед гэмт хэрэг дагаад өсдөг. Учир нь иргэдийн орлого багасж байгаа учраас наад захын амжиргаагаа залхуулахад хүндрэлтэй болно. Энэ үед нийгэмд дарамтын онол үйлчилж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл хууль ёсны хэрэгцээ нь хангагдахгүй байгаа тохиолдолд гэмт хэрэг үйлдэж эхэлдэг гэж тайлбарлаж байгаа юм а. Ажил хийх хүсэлтэй байдаг. Амьдралаа авч явах залгуулах одоо ийм зорилготой байгаа боловч бодит байдал дээр тэр нь биелэх боломжгүй буюу өөрөөр хэлбэл хууль ёсны дагуу одоо нэгсэнд амьдрал хаваа авч явах тэр хэрэгцээнд хангагдахгүй байгаа тохиолдолд эрсдэлтэй алхам буюу одоо өөрөөр хэлбэл гэмт хэргийн замыг сонгох
нөхцөл байдлууд зарим одоо этгээдүүд төр бол илэрдэг. За үүгээрээ бол эдийн засгийн одоо хүчин зүйл болоод гэмдэргийн одоо харилцан хамаарал бол харагдана л да. Залуучуудынхаа одоо юу гэдэг энэ одоо хүч хөдөлмөрийг улс орныхоо ирээдүйд шингээж авчулдахын тулд авилгал одоо болоод бусад одоо энэ шудраг ус зүйлүүдэд зэгцэлж авахгүйгээр эдийн засаг бол өсөх боломжгүй. Энэ чинь бол одоо юу гэдгийг тодорхой хэмжээнд одоо шимэгч хорхойтой болчоод тэгээд тэргээр одоо шимүүлээд ингээд таргалж чадахгүй хонтол адилхан шүү дээ. Шинжлэх ухааны талаас эдийн засгийн өсөлт нь гэмтэрийн гаралттай шууд хамааралтай. За гэхдээ манайд зарим тохиолдолд урууга үйлчилж байгаа он жилүүдч байгаа юм а. За тухайлбал 2016 онд эдийн засаг 1.2% өсөж байхад 27 мянган гэмтэрэг гарч байсан байна. За харин 2018 онд эдийн засаг 6.9% болтол өссөн ч гэмтэргийн тохиолдлууд буураагүй. Өөрөөр хэлбэл 27 мянгаас 36 мянга болж нэмэгдсэн байна. За криминологийн онолоор эдийн засаг өсөх үед гэмтэрэг тодорхой хэмжээнд буурах ёстой. Харин эсвэргээр давхар өсөж байгаа нь эдийн засгийн өсөлт иргэдэд наалдахгүй байгаагийн илрэл гэж эдийн засагчид тайлбарладаг. За нэг үгээр төр нүүрлсэн авилга албан тушаалын хэрэг их байгаа учраас хөрсөн дээрээ бодтоор дэмжлэг болж чадахгүй байна. Нийслэл хотын хөгжлийн томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг хүргэх Улаанбаатар хөрөнгө оруулалт 7 хоног үргэлжилж байна. Өнөөдөр дотоодын компаниудыг гадагшаа бизнесээ тэлэхтэн зориулсан гадаад худалдааны аргачлал сургалтыг зохион байгууллаа. Улаанбаатар хотын худалдааны танхимын зүгээс аж ахуй нэгжүүд гадны улсад бизнес эрхлэхдээ орон зай байгаа эсхийг олж харах хэрэгтэйг хэлж байна. За өнөөдрийн үйл ажиллагаа бол хөтөлбөр ёсоор гадаад худалдааны аргачлалын талаар сургалтыг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдад зориулсан хийж байна. За энэ гол нь ямар утгатай вэ гэхээр одоо ялангуяа шинээр гадаад худалдаа эрхлэгч болох гэж байгаа, экспортлогч болох гэж байгаа. Эсвэл одоо гадаад худалдаа эрхэлж байгаа боловч тодорхой зарим асуудлаа шийдэж чадахгүй байгаа. Ийм компаниудад яаж бид нар гадаад худалдаагаа төлөвлөх юм, хаашаа худалдаа хийх юм, худалдаа хийхдээ юун дээр анхаарах юм, тэгээ гэрээн дээр бид нар юуг анхаарах хэрэгтэй байдаг, маргаан шийдвэрлэх шаардлагатай болвол ямар асуудал байдаг. Гэх мэтлэн ийм нөгөө худалдаа эрхлэгч байгаа компаниудад хэрэгтэй мэдлэгийг олгох юм сургалт. Монгол бүгд найрамдах Казахстан улсуудын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал нийт 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан солилцож худалдаалахаар тохиролцлоо. Энэ хүрээнд Монгол улс хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнээ Казахстан руу экспортлох бол Казахстан улс манай улсад дотооддоо үйлдвэрлэх боломжгүй тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр болж байна. Ингэснээр хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чухал алхам болж байгааг салбарынхан бизнес эрхлэгчид онцлоо. Бүгд найрамдах Казахстан улс дэлхийн 120 гаруй улс руу бараа бүтээгдэхүүн экспортлдог байна. За үүнээс дийлэнхтэй бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, Европын холбооны орнууд зэрэг дэлхийн томоохон зах зээлд төвлөрүүлдэг. Тэгвэл Монгол улс болон бүгд найрамдах Казахстан улсууд эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гайлын хөнгөлөлттэй үнээр бараа бүтээгдэхүүнээ харилцан солилцох боломж бүрдэж байна. Өнөөдөр гэхэд хоёр улсын 140 гаруй аж ахуй нэгж харилцан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Эдгээрийн дийлэнх нь хүнсний чиглэлийн компаниуд байгаа юм. Түүнчлэн Казахстаны зах зээл хэдийн танигдж экспортлогдож эхлээд байгаа нэг жишээ бол Green Group-ийн Талын Монгол брэнд. Компани нэрийн өмнөөс бол Евразийн одоо төр хэлтсэрийг байгуулсан. За тэгээд энэ Евразийн зах зээл гэдгээр одоо Казахстан улстай худалдаа эрхлэхэд одоо бидэнд бүрэн боломж нэгдэж байгаа. За нийтдээ бол Евразийн зах зээл рүү 300 одоо 67 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг бид хөнгөлөлттэй болон тарифын хөнгөлөлттэй ийм нөхцлөөр одоо экспортлох ийм боломж нь бүрдэж байгаа. Одоо Казахстаны зах зээл рүү тэр дундаа Казахстаны зах зээл рүү бол Монголын одоо хүнсний салбарын хүнсний чиглэлийн компаниуд маань гарах юм бүрэн боломжтой харагдаж байгаа. Эхнээсээ бол одоо манай Green Group-ийн маань Талын Монгол брэндээ Казахстаны зах зээлд ингээд таниулаад эхэлсэн. Казахстан улс манай улсаас хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн импортлох сонирхолтой бол манай улс эм эмнэлгийн тоног төхөөрөмж, барилгын материал зэрэг бүтээгдэхүүнүүдийг импортлон авах боломж бүрдэж байгааг бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэлж байна. Тэгээ Монгол улсын зах зээл дээр тэр дундаа яг яаралтай одоо онцлог шаардлагатай байж байгаа тийм зарим өвчин эмгэгүүдийн онцлогуурууд бас байна. Тэгээ тэрийг Монгол улсад бүртгүүлэх ханганы ямар боломж олцоо байна вэ гэдэг талаар бас уулзалтууд үргэлжлэх баха.
Бүгд найрамдах Казахстан улс нь дэлхийн 127 орчим улс руу экспорт хийдэг Төв Азийн томоохон экспортлогч орны нэг бөгөөд ийм өргөн зах зээлд нэвтрэх боломж Монголын үйлдвэрлэгчдэд нэгдэж байна гэсэн үг юм а. Мөн хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд жилд дунджаар 100 орчим сая $1 хэмжигдэж байна. Ийхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлснээр ойрын жилүүдэд 2 дахин нэмэгдэх боломжтой гэж салбарынхан тооцоолж байгаа юм байна. Ялангуяа махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, хүнсний үйлдвэрлэлийн экспорт нэмэгдэх нь хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн салбарын өсөлтөд шууд нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэлээ. Хөтөлбөр бизнес орчин болон арга үргэлжилж байна. Аялал жуулчлал хөгжинэ гэдэг нь зөвхөн жуулчид ихээр очдог газарт очих биш, тухайн улсын түүх соёлтой танилцах буюу соёлын аялал жуулчлалаас эхлэн гэдгийг Mongolian Royal Tours компани төлөөлөл хэлж байна. Цаашлаад соёлын аялал жуулчлал хөгжснөөр жуулчид дахин зорин ирэх, бусдад санал болгох байдлаар энэ төрлийн бизнес хөгждөг гэлээ. Мөн аялал жуулчлалын салбарыг төрийн бодлогоор дэмжих нь нэг үе бодол нэмэгдэж байгаач жижиг байгууллагуудад бодит дэмжлэг болж очдог тухай бизнес эрхлэгч хуваалцлаа. Яг манайх бол хоёр төрлийн зах зээл дээр голж ажилладаг. Нэг нь болохоор зэрэг Азийн зах зээл, тэр дундаа Тайвань, Хятад жуулчдыг Монгол улсад аялуулах. Хоёр дахь зах зээл нь болохоор Герман, Франц зэрэг одоо Европын орны зах зээлийн жуулчдыг авчрах ийм хоёр зах зээл дээр голж ажилладаг байгаа. Тэгээд харин монголчууд гадагшаа аялж байгааг хувьд ер нь ихэнхдээ манай компани аяллуудаас Азийн чиглэлийн аяллуудыг илүү монголчууд сонирхож аялж байна. Энэ нь одоо Тайланд, Вьетнам, тэгээд Хятадын урталын хэсгийн гол аяллууд гэх мэт. Түрүүн хамгийн ихэнд хэлсэн манай одоо аялын компани гол зорилго бол энэ хариуцлагатай аялал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн гол нэмсэн зорилгоо болгож явдаг. За гэхдээ яг нөгөө амьдрал дээр ингээ хэрэгжүүлээ явахад яг цэвэр одоо тогтвортой аялал жуулчлалын зарчмаар ирж байгаа жуулчдын тоог бол харьцангуй цөөн байгаа. Нөгөө талаар бас монголчууд маань гадагшаа аялж байгаа аялын төрлөөр нь одоо соёлын аялал гэхээс илүүтэй дандаа альжаар тайлах, амрах, гэр бүлийн ийм төлөө цагийн аяллууд төлхөө байгаа. Бидний гол зорилго бол юу гэхээр монголчуудынхаа илүү ийм соёлын аялал жуулчлалын чиглэлээр гадагшаа аялдаг ийм одоо хүмүүс болоосаа гэсэн ийм бас зорилготой байгаа. Тийм учраас бидний аяллахын хөтөлбөрийнхаа зарим хэсэгт нь зарим нэг өдрийн хэсэгт нь тухайн улс орны ард түмний хүмүүсийн соёлын хэсгээс заавал ингэж үзүүлэх бодит одоо нөгөө аялал жуулчлал хөгжсөн үндсэн бүс нутгаас гадна бодит тухайн ард түмний амьдралын тодорхой нэг хэсгийг ингэж үзүүлэх харуулах ч юм уу тийм ээ яг тухайн айл нутгийн иргэд яаж амьдрэх юм бэ гэдгийг харуулах ч гэдэг юм ийм жоохон соёл руу орсон элементүүдийг бид нэр аялалтаа суулгаж хичээдэг. Ер нь явандаа нөгөө аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнуудын жуулчид, Монголын жуулчид ч гэсэндээ гадагшаа аялах амархаасаа гадна бас ингээд соёлын юмыг бас их төлхөө тавьдаг тийм ээ. Тухайн очиж байгаа бүс нутгийнхаа соёлыг таньж мэдэх дээр нь бас тэнд нь бас нутгийн иргэдэд нь тодорхой хэмжээний орлого оруулах юм сонирхолтой ийм танин мэдгүй жуулчд болох байхаа гэдэг ч бас итгэж байна. Аялал жуулчлалыг дэмжих төрөл бүрийн зээл хөтөлбөр ялангуяа ногоон зээлч гэдэг юм ийм зээлийн бодлогод явуулж байгаа сайшаалтай. Гэвч эдгээр нь одоо юу гэдгийг барьцаа хөрөнгөний асуудал, за мөн зээлийн хүүгийн асуудал, зээлийн хугацааны асуудал гэх мэт иргэн төлөгдөх хугацаа нөхцөл гэдэг ингээд олон зүйлүүд нь бол тухайн тур оператор компаниудыг эсвэл их том тур оператор компани бай, эсвэл одоо өөрөө жуулчны баазтай зочд буудалтай байх юм кластер хэлбэрээр явуулахыг илүү дэмжиж байгаа. Яг энэ нэг талаас сайн байгаа боловч нөгөө талаас ийм жижиг дунд бизнесийн чиглэл үйл ажиллагаа явуулж байгаа бид нар шиг энтерпренер ийм шинэ залуу одоо аялал жуулчлалын тур оператор компаниудын хувьд бол энэ нь бол дэмжлэг болж чадахгүй бидэнд хүрэлцэхгүй байгаа гэсэн үг юм. Солонгосын десерт кафены брэнд болох Dessert 39 Монгол улсад 2 салбараа нээгээд байгаа. Тэгвэл Монгол дахь салбаруудын борлуулалт түүхэндээ амжилтыг тогтоосон байна. 2 салбарын нийт борлуулалт 3 дугаар сарын 1-ээс 9-ний өдрүүдэд 138.1 сая төгрөгт хүрч өдрийн дундаж борлуулалт 15.3 сая төгрөг байсан болохыг мэдээлжээ. Өдөрт дунджаар 477 гуйлгээ хийгдэж нэг хэрэглэгчийн дундаж худалдан авалт 28,700 төгрөг байжээ. Монголын крипто арилжааны платформ IDAX дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг криптовалютын мэдээллийн платформуудын нэг болох CoinMarketCap-д бүртгүүлж тус платформд бүртгэлтэй болсон Монголын 2 дахь бирж боллоо.
Улмаар CoinMarketCap-аас IDAX-ийн арилжааны мэдээлэл хүргэх чадвар, арилжааны идэвх гэгчлэн зах зээлийн үзүүлэлтүүдийг харах боломжтой болж байгаа бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчид, арилжаачдад илүү нээлттэй болж байна гэсэн үг. CoinMarketCap дээрх танилцуулгаас харахад тус бирж 2021 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 400 гаруй арилжааны хослол, spot, derivative, futures, copy trading, grid trading гэгчлэн олон төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа төдийгүй дэлхийн 120 гаруй улсад хэрэглэгчтэй хэмээжээ. Сонирхуулахад IDAX CoinMarketCap дээр бүртгэгдсэн даруйда 900 гаруй биржүүдээс 204-т ирэмблэгдсэн байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ Resource Development Corporation-ы үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орсон байна. Эрдэнэ Resource Development Corporation-ы 61,874,216 ширхэг энгийн хувьцааг Канада улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэлсэн 69,171 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж компани нийт хувьцааны тоог 61,943,387 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулжээ. Далаар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Монголын өөрийн холбооны ууган компани болох Mobicom корпорацийн 30 жилийн ой тохиож байна. 30 жилийн ой арга хэмжээний нээлтийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийсэн шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээний түүхийг өгүүлэх үзэсгэлэнгээр эхлүүллээ. Манай улсын харилцаа холбооны үйлчилгээний 40 орчим хувийг Mobicom-ийн хэрэглэгчид эзэлдэг байна. За 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж Монголын зах зээлд 2G сүлжээнээс эхлээд 5G сүлжээ хүртэл нэвтрүүлсэн Mobicom корпорац 1800 гаруй ажилтнтай. Мөн Mobicom корпорац нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол хүүхэд хамгааллын чиглэлээр үдийн цай, ваш, хүүхэд бүрд цэвэр ус, 108 хүүхдийн тусламжийн утас, Smart Education зэрэг олон төсөл санаачлагыг хэрэгжүүлж байжээ. За үүний зэрэгцээ Woo, Mompay, Sonsi, MobiLife зэрэг дижитал платформуудыг хөгжүүлснээр хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү хялбар болгож олон төрлийн хэрэгцээг нэг дор хангах экосистемийг бүрдүүлэн ажиллаж байна гэлээ. Өнөөдөр Mobicom корпорац 30 жилийнхээ ан хүрээнд үзэсгэлэнгээ нээж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд өөрсдийн хийж хэрэгжүүлсэн бүхий л зүйлээ харуулахыг зорьсон. Та бүхний мэдэж байгаачлан анх зөвхөн харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Анх 2G сүлжээ оруулж байсан бол одоо 5G сүлжээ хүртэл орсон байгаа. Мөн Mobicom корпорац нийгэмдээ үн цэн бүтээхийн тулд тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Зөвхөн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхээс гадна технологийн компани болж байгаа учраас технологид суурилсан үйлчилгээ, төсөл хөтөлбөр, шийдлүүдийг санал болгож байгаа. Энэ 30 жилийн хугацаанд хамтдаа түүх бүтээлсэн үйлчлүүлэгчдтэй болон хамтран ажиллагчдаа баярлалаа. Өнөөдрийн байдлаар Mobicom корпорацийн давхарцсан тоогоор 1.7 сая гаруй хэрэглэгчид хүрч үйлчилж байна. Салбарын хөгжлийг даган үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх чиглэлд доктортой үйл ажиллагаа явуулж ирсэн тус компани цаашид хэрэглэгч төвтэй шийдэл, технологид суурилсан үйлчилгээ хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс буюу 14 хоногийн дараанаас эхлэн Америк нэгдсэн улсын B1, B2 ангиллын визийн шаардлагыг хангаж буй иргэд 15,000 америк долларыг хүртэлх барьцааг байршуулах шаардлагатай боллоо. Барьцааг бүрэн байршуулах хүртэл манай улсын иргэдэд тус ангиллын визийг олгох боломжгүй юм байна. B1, B2 визийг бизнес эсвэл аялал жуулчлалын зорилгоор Америк нэгдсэн улсыг зорих гэж байгаа иргэдэд 6 сар хүртэлх хугацаанд олгодог. Шинэ журмын дагуу виз горилж байгаа иргэдийн ярилцлагаас хамаарч 5,000, 10,000 эсвэл 15,000 америк долларыг барьцаанд байршуулах шаардлагатай болж байна. Америк нэгдсэн улсын энэхүү визний бонд хөтөлбөрт анх 38 орн хамрагдаж байсны дийлэнх нь Африкийн орнууд байсан. Харин өнөөдөр нэмж 12 улс энэ хөтөлбөрт хамрагдаж байгааг зарлсны дотор манай улс багтлаа. Түүнчлэн Камбож, Этиоп, Гүрж, Лесото, Гренад, Маврик, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд, Тунис зэрэг улсууд шинэ хөтөлбөрт багтаж байна. Виз авсан иргэд виз болон бондын журмын дагуу буцаж эх орондоо ирсэн тохиолдолд барьцаа мөнгийг нь буцаан олгох юм байна. Эдгээр улсын иргэд визээ буруугаар ашиглан Америк нэгдсэн улсад хууль бусаар байршихаас сэргийлж ийм хөтөлбөрт хамруулж байгааг Америк нэгдсэн улсын төрийн департаментаас мэдээллээ. Дональд Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш хууль бус цагаачлалтаа тэмцэхээ хатуу анхааруулсан.
Энэ бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа дараагийн арга хэмжээнд манай улс инхүү багтжээ. Энэхүү шийдвэрийн талаар Монгол улс дахь Америк нэгдсэн улсын элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд Монгол улсыг Америк нэгдсэн улсын визийн бонд хөтөлбөрт хамруулсан тухай мэдээлэлд 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн Америк нэгдсэн улсын B1, B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж байгаа Монгол улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 Америк доллар хүртэлх хэмжээний барьцаа буюу визийн бонд байршуулах шаардлагатай болно. Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч визийн шаардлага хангаж байгаа эсхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгнө. Виз мэдүүлэгчид 3 дахь шитгэлийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх. Мөн консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхаарна уу гэсэн байна. Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол улсын иргэдэд B1, B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчлэнэ гэж мэдээлэлдээ дурджээ. Тэнгэр телевизтэй хамтагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Илэгдэд хуучирсан тоног төхөөрөмжтэй станцад амь насаараа дэнчин тавьж ажиллаж байгаа эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлага мэдээллээ. Тухайлбал өнгөрсөн оноос эхлэн тус салбарын үйлдвэрчний эвлэлийн зүгээс нийт ажилчдын аюулгүй орчинд ажиллах болон 30%-аас дээш цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг 4 удаа холбогдох албатад хөрвүүлсэн. Шаардлагын хариуд дулааны үн тарифыг нэмээгүй учраас боломжгүй гэх тайлбараас өөр зүйл хэлээг байна. Эрчим хүчний салбарт 19,000 орчим хүн ажиллаж байна. Олон улсад эрчим хүчний салбарын ажилчдын цалин бусад салбарынхаас 2-3 дахин өндөр байдаг. Гэтэл тэдний цалин манай улсад улсын дундаж цалингийн хэмжээнд хүрэхгүйгээс гадна эцэстээ станцууд цалингааж тавих төсөвгүй болжээ. Жишээлбэл Дархан Уул аймгийн Дулааны цахилгаан станц ажилчдынхаа цалинг банкны зээлээр тавьж байна. 2025 оноос хойш өнөөдрийг хүртэл тэд 9 тэрбумын алдагдaltaй ажиллажээ. Ашиглалтанд ороод 61 жил болж буй тус станцын тоног төхөөрөмж урсгал засвар хийх боломжгүй болтлоо ажилласан байна. Ер нь бол манай станцын хувьд бол одоо 61 дэх жилийн ажиллаж байгаа тоноглууд байгаа. Тухайн үйлдвэрлэгч компани Калугийн зоод нь бол одоо бидний хяналтаас гараадсан 120 мянган цаг ажиллах ёстой байсан бол өнөөдөр 360 мянган цаг буюу 3 дахин илүү ингэж ажиллаж байгаа. Энэ бол аюулгүй байдалд бол шууд нөлөөлөхөөр энэ бол хизээд энэ төрбийн зогсох аюултай. Эрчим хүчний салбарын ажилчдын 80% нь тоног төхөөрөмж нь өнөө маргаашгүй эвдрэх төгсөн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа юм. Дулааны 3 дугаар цахилгаан станцаар л жишээ авахад 60 орчим жил ашиглагдаж буй тоног төхөөрөмжөөс энэ онд 200 гаруйд нь 60 тэрбумаар урсгал засвар хийх шаардлагатай байжээ. Гэтэл ердөө 22 тэрбумыг төсөвлөж 109 тоног төхөөрөмжөө янзлахыг шаардсан байна. Ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмжөөс үүдэн тус станцад үйлдвэрийн осол өдөр бүр их бага хэмжээгээр гарсаар байна. Ийхүү дахин Эрдэнэт хүний амь эрсдэгэд тун ойрхон үйл ажиллагаагаа явуулж байх жишээтэй байна. Иргэн тойронд нь өндөр хүчтэй эргэх механизм, өндөр даралттай ийм одоо орчинд ажиллаж байгаа. Монгол улсын үндсүүлийн 16 дугаар зүйлийн 4-р хэсэгт хөдөлмөрийн аятаа нөхцлөөр хангуулах үндсэн эрхтэй Монгол улсын иргэн бүр. Энэ эрх бол маш ноцтой зөрчигдөж байгаа. Дээр нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенц гэж байдаг. Энэ нь бол тэгш шан хөлс олгох тухай. Яг адил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтнууд адил цалин авах ёстой. Гэтэл өнөөдөр Монгол улсын аслагдсан бүс нутагт ажиллаж байгаа эрчим хүчний салбарын ажилтнууд 1.5 сая хүрэхгүй цалин авж байгаа. Эрчим хүчний яам бол одоо үн тариф нэмэгдсэнгүй. Үн тарифын нэмэгдэлтэй холбоотойгоор бид цалин хөлсийг нэмэх боломжгүй байна гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Тэгэхээр бид одоо нэгэнт одоо хоёр тал тохиролцож чадаагүй гэж үзсэн учраас хөдөлмөрийн тухай хуулийн 25-ын 1-ийн 4-т зааснаар одоо бид нар одоо ажил хаялт хүрэх энэ нөхцөл бол
бүрдчихэж байгаа энэ эрчим хүчний салбарт. Тэгэхээр одоо энэ ажил хаялт руугаа бид нар одоо бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаа одоо эхэлж байна гэж ойлгож байна. Дулааны үнийг нэмэхгүй гэх улс төрчдийн попурлоос болж эрчим хүчний ажилчид амнасаараа дэнчин тавьж ажиллаж байгааг тэд хэллээ. Тиймээс төсвийн тодтгол хийж эрчим хүчний салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлж засварын төсвийг нэмэх шаардлагатай байгааг онцолж байна. Үгүй бол илгээрээ хэвцэн эрчим хүчний салбараас залуу ажиллах хүчин дайжиж тус салбарт ажиллах хүнгүй болж байгааг санууллаа. Түүнчлэн засгийн газарт хургуулж буй шаардлагыг хүлээн авахгүй бол ажил хаялт зарлахаа мэдгдлээ. Манай улсад түрээслэгчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал байгааг түрээслэгчид илэрхийлж байна. Бусад улс оронд инфляцийн түвшинтэй уялдуулж хязгаартай түрээсээ нэмэх түрээслэгчийн эрх ашигыг хамгаалах хууль мөрдөгддөг. Гэтэл манай улсад түрээслэгчид дур зоргоороо түрээсээ нэмэх төлж чадахгүй бол хөөх тохиолдол гардаг байна. 2019 оноос хойш орон сууцны заллах гэмт хэргийн хохирлын дүн 46 дахин нэмэгджээ. Шүүх болон цагдаагийн байгууллага орон сууцны заллах гэмт хэргийг хангалтгүй түвшинд шийдвэрлэж байгааг хуульчид болон хохирогчдын зүгээс шүүмжилж байна. Түүнчлэн баригдах явцдаа захиалга авч иргэдийг хохироосон орон сууцны эзэд иргэдийн хохирлыг барагдуулалгүй ял аваад л дуустдаг жишиг тогтсон. Тийм учраас царцсан барилгыг дуудлага худалдаагаар зарах эсвэл тендер зарлаж боломжтой компаниар нь үргэлжлүүлэн байруулж иргэдийн хохирлыг барагдуулдаг хуулийн заалт шаардлагатай байгааг тэд хэллээ. Цагдаагийн ерхий газар дээр орон сууцны заллах гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг гаргаж ажиллаач. Тэгэхгүй бол энэ хоригч чинь ингээд дүүргээр тарцсан, за улсын мөрдөн дээр ч байх шиг байна те. Ингээд талаар нэг тарцсан л асуудал байна. Энийгээ одоо цэгсэх хэрэгтэй байна. Хохирогчийн тоо бол хэдэн зуун мянгаар яригдах боловч хохирогчийн тоо бол нэг 20-30 хүн л байгаа шүү дээ. Компани захирал байгаа. Тэгээ энэ нөхдүүдийг одоо хуулийн хариуцлага тооцмаар байна. Би болохоор ингээд 21 онд March Construction-ы Polaris 3 хотгонд захиалга өгсөн ингээ хоригч байгаа маа. Polaris 2 хотгон гээд одоо буян тухайд байгаа. Тэнд бас бараг 1000 гаруй хоригч байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр манай Polaris 3 хотгоны A, B, C, D гээд хотгонуудад бүр захиалга авсан гэж бодоно. Тэгэхээр хохирогч бол маш олон бараг 2000 гаруй болсон гэж байгаа. Хүмүүс чинь хуулиар яваад 1 жил яваад 2 жил яваад 3 жил явсараа залхаа тэгээ хайдаг байхгүй. Харин хуулийн төслийг шинжилсэн найруулгад барьж дуусаагүй орон сууц болон ашиглалтад орсон орон сууцнуудын захиалга бүрт хувийн хэрэгнээнд бүртгэдэг байхаар өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн үүнийг нотротын тухай хуультай уялдуулж орон сууц худалдан авахдаа заавал нотротоор баталгаажуулдаг байхаар тусгасан байна. Үүнээс гадна нийтийн зориулттай орон сууц өмчлөгч нь нийтийн эзэмшлийн талбайг дундаа эзэмших хязгаарлагдмал эрхтэй байх. Энэ нь барилгын ашиглалтын хугацаагаар хязгаарлагдахгүй гэх заалтыг энэ хуулийн төсөлд тусгажээ. Бүртгэл, барилга, газар, хаягжилтын салбаруудын уялдаа холбоо хангагдаж, иргэдийн өмчлөх эрх ийм баталгаа сайжирна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт иргэд нэг ижил орон сууцыг давхардуулан захиалах. Лоуврын хохирогч болохоос урьдчилан сэргийлж барилгын компанийг хариуцлагажуулна. 5 жилийн хугацаанд баригдаж буй барилгыг барьцаалан зээл авах тохиолдолд 5 дахин нэмэгдэж зээлийн хэмжээ 5 их 80-д хүрсэн. Тухайн барилгууд банкнаас зээл авсныхаа дараа барилгаа гүйцээж барилгүй зогсоож иргэд болон банк санхүүгийн байгууллагыг хохироосоор байна. Тиймээс эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд тус асуудлыг шийдвэрлэх заалт тусгах шаардлагатай байгааг олон нийт илэрхийлж байлаа. Сүүлийн 6 жилийн хугацаанд орон сууцны захиалгатай холбоотой заллах гэмт хэрэг 2365 бүртгэгдэж 4000 гаруй иргэн хохирчээ. Эдгээр хэргийн ердөө 50% нь л шийдвэрлэгдсэн байна. Үүнээс гадна баригдаж дуусаагүй орон сууцыг барьцаалсан зээлийн хэмжээ нэмэгдэж тухайн барилгууд нь зээлээ авсныхаа дараа барилгаа гүйцээлгүй зарцаж байна. Энэ мэдчлэн асуудлуудтай холбогдуулан эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэрт өөрчлөлт оруулахаар болжээ. 2026 оны 1 сарын 8-нд Баянгол хаан уул сонгон найрхан дүүргийн эрүүг иргэн анхшны тойргийн шүүх ийм нэг хэргийг шийджээ. За тодруулбал эрхэлсэн тодорхой ажилгүй, мэрэгжилгүй эхнэр 2 хүүхдийн амд амьдардаг эрэгтэй нэгэн иргэнийг орон сууцнд оруулж өгнө гэж хуурж мэхлэх замаар 11 сая төгрөгийн бэлэн мөнгө автомашиныг заллан авчээ. За ингээд шүүхээс залсан мөнгөө эргүүлэн төлсөн учраас ялыг нь хөнгөрүүлж 1 жил орчим хугацаанд зорших эрхийг нь хязгаарлах ялаар шийтгсэн байна. За мөн мэрэгжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй нөхөр 4 хүүхэд гээд амбул зургуулан амьдардаг эмэгтэй заллах гэмт хэрэг үйлцэн ирэх гарчээ. За тэрээр захин хуудас ашиглан брендинг алтан үзүүний зөвлөлт бугуйчны захиалга авна гэж итгүүлэн хохирогчоос 22 сая төгрөг шилжүүлэн авсан байна.
За энэ хэргийг шүүхээс гэмбуруутай гэж үзсэн. Ингээд 22 сая төгрөгийн хохирлоо нөхөн барагдуулсан. Дээрээс нь жирэмсэн 4 хүүхэдтэй гэдгийг нь харгалзан 450 мянган төгрөгөөр торгох ял шийдгсэн байгаа юм а. За энэ мэт 836 хэргийг 2025 онд шүүхээс шийдвэрсэн байгаа юм а. Гол үйлдэлийн арга бол нэг ерөнхийдөө 2 төрлийн үйлдэлийн арга байгаа. За нэгдүгээрт нөгөө иргэдээс өрчлөхөд төлбөр нэгтгэх те. Төрлүүд нь өөр одоо бараа бүтээгдэхүүн захиалах, суглааны лайвд оролцох, янз бүрийн тэтгэлэг урамшуулт хөтөлбөрт хамрагдах гэдэг. Энэ болгоноороо иргэдээс за ингээд та урьдчилгаа төгрөг шилжүүлснээр энэ одоо хонжуур суглаа бараа бүтээгдэхүүн авах боломжтой гэдэг байдлаар авч чаддаг. За хоёр дахь үйлдэлийн арга нь юу гэхээр энэ төрлүүд нь адилхан мөртлөө линк байршуулж чаддаг. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй этгээдүүд залилан хийж байгаа бол тэдэнд санхүүгийн боловсрол тутмаг иргэд залилуулж байна. Монгол банкнаас хийсэн судалгааны дүнгээр боловсролын түвшнийг 10%-аар нэмэгдүүлэхэд залилах гинт хэргийн хувь хэмжээ 3.1%-аар буурдаг гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл боловсролын түвшин нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах нь залилах гинт хэргийн тохиолдлыг багасгах юм а. Залилагч нар бол өөрсдөө хүн болгоныг л анилж чаддаг. Яг нэг гэж нэг сүртэй нэг таригтлаадах юм байхгүй. Гол нь маст өгөө шайн тэр өгөө шиг хин өмгч чинь тэр хүн хохирч болж үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд маш олон төрлийн одоо залих гэмт хэрэг бол гарч байгаа аргууд нь бол янз янз. Тэгээд яг ингээ харангууд мэдээж нь урьдчилгаа дандаа шаардчихдаг. Ямар нэгэн байдал. Мэдээж тэр хүн чинь бол мөнгө залих гэдэг шүү дээ. Мөнгө залих гэдэг. Тэнгүүд урьдчилгаа шаардна. Тэнгүүд манай иргэд маань яах ёстой юм бэ гэхээр эхлээд нэгтлэх ёстой. За Монголд гарч байгаа нийт гэмт хэргийн 35%-ыг залилах гэмт хэрэг эзэлж байна. За нэг үгээр 2025 оны байдлаар улсын хэмжээнд 47.5 мянган гэмт хэрэг бүртгэгдснээс 17 мянган залилан. За ингээд тооцоолж үзвэл өдөрт 46 залилангийн гэмт хэрэг бүртгэгддэг гэсэн үг юм а. За нэг талдаа ямар ч хөдөлмөр эрхлэхгүй хэрнэ бусдыг залилах замаар ашиг орлогоо бүрдүүлж амьдралаа тэтгэдэг бүхэл бүтэн сүрэг бидний дунд байгаа гэж хэлж болохоор. За харин нөгөө талд санхүүгийн боловсролгүй хүмүүс нь эдгээр залилагчдыг тэтгэсээр байна. Залилах гэмт хэргийн тохиолдлууд утгаа алдаж байна. Ганцхан өдрийн дотор 26 хүн 200 сая төгрөгийг залиланд алдсан тохиолдол хүртэл гарчээ. Гэвч өнөөх залилан хийгээд байгаа зарим этгээд нь эрхэлсэн ажилгүй гараа хумхиад амар хэлбэрээр мөнгө олох гэсэн санаа өөртөлсөн хүмүүс байдаг байна. Технологи цар хүрээгээ дэлхийн хэрээр нийгмийн бүтэц, оюун санааны төлөвшил, ур чадварын төвшинг тодорхойлоход хүртэл нөлөөлөх болжээ. Суур технологиуд ажил амьдралын хэм маягийг өөрчилж байгаа бол сошиал медиа платформуд мэдээлэл харилцааны хэрэгслээс давж нийгмийн статусыг тодорхойлох хэмжээнд ирээд байна. 21-р зуун анх эхлэхдээ мэдээллийн 90 гихт тодтголтой байсан бол өнөөдөр сошиал медиагийн 90 гихтгүүц шошигтой болж 3 тэрбум гаруй хэрэглэгчтэй Facebook гэхэд өдөрт 350 сая зураг, 500 сая стори болон богино форматтай бичлэг нийтлэгдэж байна. Хэрэглэгч бид эдгээр контентуудыг 3.5 удаа бусадтайгаа хуваалцдаг гэх тоо мэдээлэл байгаа юм. Мэдээллийн энэ их урсгал хэрэглэгч биднийг алгоритмын занганд унгаж, бусдын чиглүүлсэн сонголтыг өөрийн мэдээлгүй хүлээн зөвшөөрж төөрөгдөлд автуулсаар байна. Улс төрийн сонголт, бараа бүтээгдэхүүний худалдан авалт хинэгний нийгмийн статусыг бидний сошиал медиа дээрх ухамсаргүй үйлдэл тодорхойлох болсон. Монгол улс 3.5 сая хүн амтааж бараг 5 сая гаруй утас ашигладаг. 3.2 сая аккаунт Facebook-т бүртгэлтэй. Хэдхэн сарын өмнө болсон эрх баригч намын сөргөлдөөнөөс Facebook хамгийн их ашиг олжээ. Тухайн үед улс төрийн агуулгатай төлбөртэй контентын дээрс нэмэгдэж $100-оос дээш үнийн дүнтэйг шүүж үзэхэд нийт $90,000 зарцуулагдсан байна. Энэ бүх тоонуудаас харахад хэрэглэгч бид хинэгний зориудаар өгсөрсөн сошиал медиагийн алгоритмд тархиа мэдүүлсэн байх магадлал өндөр. Энд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоод чухалж хэрэглэгчийн ухамсартайгаар сошиал медиа платформыг ашиглаж татах нь нэн чухал асуудал болжээ. Үүнтэй холбоотой бяцхан зөвлөгөө өгөхөд сонирхгүй байгаа контент дээр not interested эсвэл hide post гэх товчлууруудыг дарах хэрэгтэй. Хоёрдугаарт трендийг дагаж шуурах биш, найдвартай их сурвалжаас мэдээлэл авч хэвших. Худал мэдээлэл ихэвчлэн хүний сэтгэл хөдлөл дээр тоглолт хийдэг. Ийм сэтгэл хөдлөлдөө авталгүй өөр их сурвалжуудыг шалгаж дадах хэрэгтэй. Мэдээллийн тоо улам бүр нэмэгдэж байгаа энэ цагт тоон бус чанар төвлөрч сошиал медиагийн алгоритмыг удирдах чадварт суралцах шаардлагатай болжээ. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ анхаарал хандуулсанд баярлалаа.